Та яг одоо зэвлээ. Эргийн газрыг хамгаалах давсныг хэлж байна. Би тожджээ. Нөхөр сэргийлэгч та энд хамгийн түрүүнд ирсэн. Тийм ээ нөхөр авах дэстгчээ. Намайг 21 цагийн үед өнгөрөхөд юу ч байгаагүй. 10 минутын дараа эргээд ирэхэд ийм хэрэг гарчихсан байна. Тэгээд энэ хавьд харсан хүн байна. Байхгүй нөхөр авах дэстгчээ. Та очрын эцгүү. Тийм ээ хүм. Аль за тийм. За тийм. Өөрхөн болж штэ миний. Очиртой. Олгүй явдал тохиолдож. Яаж юм? Эм өргөдөж. Юу гэнэ? Ам өргөдөж. Яа. Хохирогч очир арх пивний зүйл хэрэглээгүй байна. Энээс үсгэд хэргийн газраас олдсон пивний шил уг хэргийг үйлдсэн хүмүүстэй холбоотой байж болох юм. Хохирогчийн бугын цаг, халаасанд нь байсан 50 төгрөг, иргэний паспорт, ажлын газрын үнэмлэх, хувцс хунар нь цөм бүрэн бүтэн байсан. Тэгэхээр гэмт итгээд юмыг авах зорилгоор биш. Өөр ямар нэгэн шалтгаанаар очрын амь насанд халдаа болов. Нөхөр дэслэгч. Пивний шилэн дээр хүүхдийн бололтой солгоо гарын 7 ор хурууны хээ үлдсэн байна. Мөрч нохон олсон хутганы ишин дээр хурууны хээ үлдээг байгаа. Харин хохирогчийн цогцонд байгаа шарх хувцсанд гарсан цоорхон хэмжээ уг хутганыхтай ойролцоо байгаа юм. Энээс өөр улмөр алгадаа. Гүйцээ юу? Одоогор ердөөд энэ пивний шилэн дээр хурууны хээг шинжилж байгаа. Нөхөр ахлах дэслэгч. Ойролцох айлуудаар явж хүмүүстэй ярилцахад энэ хэргийг ажиж мэдсэн хүнгүй байна. Ухаа тэгээд цааш нь. Харин 39 дугаар байшингийн 16 тоотод суудаг гончгийн хүү 10 настай сүрэн
айлаас эндүү авахар явж байх цаанда танихгүй 4 хүн хэрэлдэж байхыг харсан гэж байгаа ч гэсэн тэдний өмссөн хувцс зүс царай төрх байдлыг ажиглаагүй. Ер нь хэрэг гарах үед тэнд байгаагүй байна. Нохой. Эргүүлийн сэргийлэгч Сүрэн хоёрын ярианаас үзэхэд энэ хэрэг 21 цагаас хойш 10 минутын дотор гарсан байна. Гэмт этгээд бол хардлага өш хонзонгоор ч юм уу урд үйлдсэн хэргийнхээ улмөрийг баллах гэж амин насын бүрлэгсэн байж болзошгүй юм. Гэхдээ хорон даваатсан гэж сонсож байна. Тийм ээ. Би энэ ямар байна? За. Баярлалаа. За. Яа, тэгэхээр байдлаас үзвэл танхайрлын улмаас энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй юм. Юуны урд талигач ачрын хувийн намтар зам төлөв. Тэрүүнд шонзонтой хүн байж үгүй юу? Хэрвээ байсан бол энэ хэрэг гарах үе тэр хүн хаа байсныг олж тогтоо. Бас сэнний үр диймэрхүү хэрэгээр шийтгэгдэж байсан ямар хүн энэ орой террорионд байсныг олж мэдэх нь чухал байна. Хэргийнхаа явцыг тухай өөр илтгэж байна. Асуух зүйл байна уу? Алга. За тэгвэл ажилд орцгоо. Улам баяраа. Сая төрхөөс утастаж байх юм. Авгайч нөвдөд очсон байна. Би энэ байдал жаахан хүнд байгаа болтой. Гадаа миний унаа байгаа. Аваад яв. Хэрэгцээ бол над руу яриарэ. Сая ирсэн. Гэрэлээ амарч явлаа. Та эндээс харалдаа. Баярлалаа. Хой. Суулгч. Хой суулгч. Би нэг юм асуух юм. Сайн байна уу? Сайн байна уу? Сая энэ дэр чивдсэн гэрлийн би ямар байгаа бол? Та гэрүүлийн хүн үү? Тийм ээ, би нөхөр нь. Хүүхдэн зүгээрээ ихэнх л тааруухан байна. Би эмчтэй уулзмаар байна. Та дуудаад өгөхгүй юу? Эмч дэрэгдэн байгаа. Та жаахан хүлээж бай. Би доодоод өгье. Баярлалаа. Зүгээр. Гэрлийн маань би яаж байгаа бол? Талигач очрынхны урагт гарахад надад ямар хэцүү вэ? Тэр эцэг их хүүхдүүд. Сайн байна уу? Сайн байна уу? Эмчээ, гэрлийн би ямар байгаа бол? Гэрлийн бие сайн. Ухаан орсон. Заяа. Танд баяр хүргэе. Хүүтэй болсон 3 кг 500 г хүү гарсан. Хүүхдийн бие сайн. Баярлалаа. Зүгээр. Би энэ тааруухан гэхээр би бүр сэтгэл зовоо гээд. Бид бүх арга хэмжээг авсан. Та зовлтгүй. Баярлалаа. Эмчээ.
Би хүүгэнийг харж хаад явбал болох болов уу? Өнөөдөндөө болохгүй. Уучлаарай. Тэгвэл та намайг ирээд бийж насуугаад явуулаа гэж дамжуулчихгүй юу? Тэгээ би дамжуулчих юм. Баярлалаа баяртай. Зүгээрээ баяртай. Очир манай тэргүүний ажилчдын нэг. Хөгшин их эцэгтэйгээ байдаг хүний ганц хүү байхаа. Даруй төлөв зантай, аригтаар суудгүй, намын орлогч гişүн. Тогттой, тогтсон гэр бүлтэй. Заавал хоёр ч хүүхэдтэй байна уу? Танилц манай боловсон хүчний эрхлэгч байгаа юм. Уланбаяр. Ловсон юм. Дарга очир байдгүй. Дамжлага зогсчод байна. Лувсан юм уу? Бядан залгүй явдал тохиолдод байна. Манай очир бусдад харлагдчих. Юу гинэ? Хайрынхүү. Яачихын тэрвэ? Та очрыг эртнээс мэдхүү? Үйлдвэрт орсон цагаас нь мэднэ. Сайн хүү байсан юм. Намайг дарга байхад цэргээс халагдаад манайд орсон юм. Очир тойр дотны үерхэдэг хүн манайд одоо хин бэ? За чухамдан сайн найзна гэвэл болдол байна да. Болдоо. Ачигч юу? Ачигч бишээ. Эд шалгах юм. Тэгэхээр энэ маань ер нь ямар шүү залуу дээ. Жаахан залхуул болохоос биш томоотой хүү шүү. Манай очирчиг тийм янз бүрийн хүнтэй хамаагүй нөхөрлөхгүй шүү. Би тэр болдтой уулзмаар байна. Бололгүй яах. Би дуудаад ирэх. Зүгээр. Би гарахтаа уулзчих. Манай талаас тань тус дэмжлэг хэрэгтэй бол бидэнд шууд хэлээрэй. Тэгнэ. Тийм биз дээ. Чухмаа тийм. Лувсан юм гой та энэ хүнийг болдтой уулзуулаад. Тэгээ. Баярлалаа. Баяртай. Баяртай. За. Манай очир байдгүй дамжлага зарчхад байна. Гэхдээ одоо яах вэ? Мэдж байна. За, болдоо энэ байна. Тийм үү. Уланбаяр сайн байна уу? Сайн. Танд их баярлалаа. Та манай өрөөнд очихгүй юу? Энд Зүгээр. Бид энд уулзчих. Баяртай. баяртай. Чара та хоёр найз гэсэн баха. Тийм ээ. Та өчигдөр орой очиртай хамгийн сүүлд хаана уулзав? Өчигдөр хурал тараад л хамт явсан. Хамт явсан гинэ. Тий, хамт явсан. Та хоёр ойрхон байдаг юм. Тийм ч ойргүй. Би тэр үйлчилгээний төв рүү хамт явсан. За. Би тэндээсээ автобусанд суугаад очир хүүдээ дэлгүүрээс тоглоом хувц савна гэж яасан байхаа. Тэрнээс хойш дахиж уулзсан уу? Үгүй. Өглөөнөөс хойш амжсангүй. Та хоёр чухам хэдэн цагийн үед салсан юм? За 8 өнгөрөөгд хурал тарсан. Би тэр 9 цагийн үед салсан. Замд чинь та хоёрын найз нөхөд танд хүн тааралдсан уу? Тааралдаг. Аяг хуусан байсан уу? Буугаагүй. Очир уудгүй. Баяр ёслолоор бол баг зэрэг амсдгийн бусд үед ёр уудгүй шүү. Тэгвэл та очир тохиолдсон явдлыг мдээгүй юм шиг дээ. Ямар явдал? Өчигдөр орой хорлогдсон байна. Йоо. Танах аль хаалгав? Манайх тэр хаалга. Чи тэгээд юу хийж явсан юм? Чөлтөн махахаас
Энд авах гэж явсан юм? Нөгөө согт уулч хаана байсан? Энд байсан. Тэгэж яана байсан? Би энд байсан. Тэгээ чи хаагур явсан? Би энэгээр явсан. Чүлтмэ ахих чинь л хаалга. Тэр Сүрэн. Ой хавьд нь өөр хүн байсан уу? Ганхүүгийн аав ээж хоёр нь тэднийг хараад зогсож байсан. Ганхүүгийн аав ээж хоёр хаажилтай ямар усв чи мэдв үү? Мэдэхгүй. Хүүхдийн л ганхүү гэдэг юм. Ганхүүгийн гэр нь хаа байдгийг чи мэдв үү? Манай зүүн талын байшинд байдаг. Хаалганы дугаарыг би мэдэхгүй юу? За миний дүү. Өөр мэдсэн харсан юм байвал нууж болохгүй шүү. Мэдв үү? Чиний үдсэн харсан бүхэн манай ажилд тун чухал зүйл болно. Чи ойлгов уу? Ойлголоо. Хэлмээр юм гарвал энэ утсаар яриарай. За. За баярлалаа. За баярлалаа. Танаа хүү сайн хүү шүү. Бид юм дуулвал танд мэдэгдэнэ. Тэгээрэй. За яа. Сугруу. Улан баяр байна намрыг ирээ. Танаа тэр 40-р байшин ганхүү гэдэг хүүхэд бий юу? Тэ. Хаадан дугаар хийдэг нэ? Ихэсгэн хаана ажилдгийг? Оо тийм үү? Өөрийгөө. Баяртай. Явъя. Хүүхдүүдээ отгоны халив. Тэр нэн. За. Хаа хоороо тэр байна. Баярлалаа. Сайн байна уу? Сайн тасан. Би тантай уулзах гэж явна. За. Баярлалаа би тат. Манайд чи. Танаа энэ сайхан газар байна шүү. Тийм шүү. Модтай, устай. Сайн байна уу? Сараа. Сайн байна уу? Энэ хүн сэргийлэхээс яваа юм бай. Уучлаарай. Та их таныг ярмаар юм байна. Та тийш суу. Алиухай суугач. Баярлалаа. За ингээд та нар чинь хаана ямар ажил Та яг одоо хин хинсэн билээ? чинь кино Миний нэр Атхан. Барилга Тристийн инженер. Та Сарам туяа ойдлын үйлдвэрт эдийн засагч хэд. Цаа. та хоёр урчин хотод хонсон биз дээ. Тэгсэн тэгсэн. Өнөө хөөхд хайчва. Харин хөө. Танаа байрны ойролцоо гарсан хүн амны хэргийн талаар та хоёр үзсэн харсан юм байвал тодорхой шиг ярьж өгөхгүй юу? Гэхдээ харин тийм сүрхий хэрэг болсон гэж өнөө өглөө л дууллаа шүү. Тийм үү? Өчигдөр ороо юм мэдээгүй юу? Үгүй шүү. Бид гадагшаа гараагүй. Өчигдөр оройч бид хоёр юу ч мэдээгүй шүү. Салхинч гараагүй юу? Гэхдээ орой бид хоёр салхинд гардаггүй л дээ. Тэгээд ч өчигдөр бүр эрт унтаад өгсөн. Чухам хэдий. За чи юу илээд. Барааны дараа л юмдаг. Хоолой идчихэл хажуулсан да. Та хоёрыг салхинд явж байхыг хүн харсан байх юм. Андорс байгаа биз дээ. Бид хоёр лав гараагүй юмдаг. Уучлаарай. Би үннийг тогтоох гэж асууж байгаа юм шүү дээ. Та ч нэрэ бид хоёрт итгэхгүй байгаа юм биш үсттэй. Тиймчгүй л дээ. Та хоёроос арай өөр юм дуулна гэж итгэж байсан. Тухайлбал Тухайлбал үннээ хэлнэ гэж найдаж байсан.
Харамсалтай нь бид хоёр салхинд гараагүй. Тийм байж. За уучлаарай. Та бүгдийг бахан чирэгдүүлчихлээ. Зүггүй. Зүгээр. Баяртай. Отхон саран туяа хоёрыг надад тус болох юм хэлнэ гэж би хичнээн их найдаж байва. Тэгэхэд 10 настай хүүхдээс дор байх гэж. Энэ хоёр яагаад болсон явдлыг харсан хэрнээ нуугаад байна? Эсвэл сүрэн андуурсан юм болов? Ямар ч ихсэн тайлагдах ёстой хэргийн зангилаа энд бий. Замдаа сууртаа уулздаг хэрэг. Тавай зэрэг би ажилгнаас ч хөдөөж байна. Би ажиллаар явна. Ажлаа барцсан хүн алга ажиллахад хөдөөж байна. За яах вэ? Би ямар ч байсан ороодох юм. Хөшөрт. Орж болох уу? За. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Байна уу? Нөхөр ахмадын амрыг ирээ. Амрыг ирээ. Юу вэ? Би өөртөө ч нэг ярмаар юм байна. Таны гадаа төрүүлж өгсөн шүү дээ. Би ч гэсэн ар гэртээ ажилттай хүн. Таны талаа бодохоор оруулаад байхдаа яах вэ те? За ямар ч байсан гадаа хүлээж бай. Хөш. Танаас суугаач. Баярлалаа. Бид манай хорооллын өсвөрийн сэргийлэгчдийн штабын гишүүд байгаа юм. Бид Тийм үү? ажлаа ярилцж чад харах гэж байна. Жившэнтэй юм боллоо. Саяын гарсан хэрэгтэй нэг эрэгтэй хүүхэд оролцсон байж болохоор мэдээ байгаа юм. 16-7 орчим настай. Урагшин самансан урт халимагтай. Өндөр нуруутай. Эрэгтэй хүүхэд гэсэн таамаглал байгаа юм. Байдлаас үзэх юм бол арх хууж бүтлгүй хүмүүстэй нийлдэг бололтой юм. Тэгэхээр та хорооллынхаа хүүхдүүдийн судалгааг танилцуулахгүй юу? Тэгье л та. За. За, тэр чинь одоо хэн байж болохсон мөлий? Энэ бүр өдөрч янз бүрийн дорохгүй хүүхдтэй. Энэ янз бүрийн хэл аманд ороод явдаг хүүхдтэй байгаа. Вэ лав дэжэр нь хаа явна хүүхдүүд. Ахыгаа дагаа хөдөө авцсан ирээг байгаа. Энэ зориг та явна. Зориг даах сайхан дадлага ажлаар хөдөө авчихсан. Энэ бачулуун бас л хөнгөнс хүүхдийн нэг байгаа юм да. Гэрэн цусланд байх ёстой. Ихэн араас нь уйггүй хөөцөлдөг байгаа. Ер нь манай хороолд цахилгагүй хүүхдсэн шүү. За би та нарт маш хариуцлагатай чухал үүрэг даалгая. Танай хорооллын хүүхдүүдээс 10-ны орой хотод хэн байсныг бүртгээд суурт мэдгд. Танд өөр хэл хэм би юу? За алга шигтэй. Тэгвэл та нарт харцгааж болно. Баяртай. Баярлалаа. Танай хороолд байдаг гэдэг юм да. Манай хорооллоос зөвч толбодж болчихгүй хүүхдээ сая нэрэлсэн хэдтэй. Харин ганц хоёроо шинээр нэмэгдэж ирсэн. Тэдний мэдж амжаагүй байгаа. Тэдэнд чухам юу байгаа бол. Энэ юу юм бэ? Эрдэнэ чим гэдэг юм. Том хүүхэд нь холоо хийгэмээд ирсэн. Тэрний хаараас хүүхэд. Ямар ажил хийдэг юм? Ажилгүй. Ирхэсэн ажилчгүй. Эр нөхөж тогтоодгүй юм уу хэмээх юм да. Одоо хоёр ч хүнээс хүүхдэн дэтгэр авдаг байх. Хүүхдүүд нь багасаа эвдэрч эрэгтэй нэг жижигсдийн замаар эмэгтэй нь өөрийн замаар орчод байгаа юм. Хүүхдийн эрх ашигыг хамгаалахын үүднээс улсын асрамжинд өгч өөрийн ажил хийх тухай асуудлыг бид зохих газар тавиад байгаа юм.
Уланбаяр байна. Чи хаанаас ярьж байна? Юу? Зөв таньсан байз. Чи намайг хүлээж өв, би одоо очлоо. Ахмад Уланбаяр ярьж байна. Манайраа унаа явуулчихаач. Миний дүү анхааралтай хараарай. За. Тэр. Энэ хүүхэд. Энэ дүрсээ дахиад нэг явуулчихвал болох уу? Болно. Чи наадхаа зогсоогоод эхнээс нь явуулаад. Чи зөв таньж байгаа биз мэдээ. Таньж байна. Миний дүү сайн харан шүү. Ирээ. Та нар энэ бичлэгийг чухам хэдийд бич авсан. Хүүхдийн баяраар. Энэ хүүхэд аль сургуулийн хэн болохыг мэдэхгүй биз? Мэдхгүй юм да. За их баярлалаа. Танд бахан төг удаж бат. Зүгээр. Баяртай. Баяртай хаа. Энэ хүүхэд танад байсан уу? Тийм ээ. Манайд байсан юм. Тэгээд ямар хэрэг тарьж чав? Наад хүүхэд чинь шилжитсэн хүүхэд юу дээ? Тийм үү? Тийм ээ. Тэгэхдээ танаа сургууль сурч байсан болохоор та энэ хүүхдийн талаар ярих юм байхгүй юу? Би ямар юм мэдэх вэ? Ангийн багш амарч байгаа. Ховийн хэрэг шилжитсэн байдаг. Гэрийнх нь хаяг мэдэхгүй юм. Ерөн горгүй хүүхэд юу дээ? Байсгийгээд л хэрүүл маргаан зодоонууд дээ. Ээдтэй хүүхдүүдтэй ажиллана гэдэг үү? Яггүй дээ. Тийм баха. Эцэг нь хаана ажилладаг юм? Эцгийн санахгүй байна. Эхний дэлгүүрт худалдагч хийдэг баха. Тийм. Аль сургууль жилсэн гинэ? Барилгын техникум жижүүлсэн. Бетоныг засч явах гэж янз бүрээр оролцсон юм. Тонч болж байгаагүй дээ. Тэгээд болохгүй болохоор нь өөр сургууль шилжүүлчих гэсэн биз дээ. Үгүй. Ажил хийлгэнгээд эхний хөөцөлдүүд байхаар нь л шилжүүлсэн юм. Аа тийм үү? Одоо ангийн багш нь хаана амарч байгаа бол? Мэдэхгүй. Гэртэл болов. Та манай гэрийг яаж олов? Танаа захирал зааж өглөө л дээ. Та энэ ангийг аваад удаж байна уу? Миний хувьд анхны анги. Надаас өмнө 3 багш солигдсон гэдэг юм. Эрдэнэ 90 сурлагаар хэр зэрэг хүүхэд байсан юм? Дунд зэрэг л Та гэр орноор нь очиж ирсэн үү? очдог байсан. Тий. Хавар нэг зодооны хэрэг толбогдоод бөө юм болоод. За. Тэгэхэд манай захирал танаа анги манай сургуулийн нэрийг харлууллаа гэж загнаад. Загнаа дээ. Тэгээд хар удаа арилгачаад байгаа юм биз дээ. Үннийг хэлэхэд захирал бид хоёр тэрнээс болоод нилээд их зөрсөн юм. Би Эрднийг шилжүүлэх дургүй л байсан. Юу? Ихэн шилжүүлэе гэж хөөцөлдөд байсан юм шүү. Үгүй. Гэр орных нь ямар шуулс байдгийг? Гэртээ олуулаа. 5 дүүтэй нэг ахтай. Ах нь айл гэр болоод гарчихсан юм. Эцэг нь тээврийн жолооч болохоор голцоо хөдөө явах юм да. Их нь олон хүүхдийн дунд хэцүү л байдаг баг. Ер нь хүүхдэд том бага анхаарал тавьдаг болсон юм. Уул нь тал талаас нь шахаад дэвлж Эрдэнэ болохгүй болчихсон хүүхэд биш ээ. Тэгээ та тэрнийг мэдсээр байгаад биеэсэн зайлуулж өөр сургууль шилжүүлдэг чинь муу байна да. Дөнгөж оюутны ширээнээс ирсэн багш. Сургуулийн захирал хоёрын эрх мэдэлд ялгаа биш үү дээ.
За би бууя. Хэв журмын зөрчилгүй хамт олон болох сорилгодоо амжилт олохыг ерөөс тэмэн захиралдаа дамжуулаарай. Баярлалаа баярлалаа. Арваны орой хаана юу хийж явсан? Гудамжинд бөмбөг өшгөлж байгаад дараа нь кино үзсэн. Кино тараад гэртээ хэдэн цагт ирсэн? 10 цагийн үед л ирсэн баг. Ямар нэртэй кино? Хаана хинт үзсэн? Ганцаараа соёлын ордонд фильмгцэн омгийнх. Тэр өдөр чамтай өөр хэн ч яваагүй юу? Хэн ч яваагүй. Чиний ярьсан бүгд үнэн биз? Үнэн. Чи сайн бодон шүү. Цөм үнэн. Би кино үзсэн. За тэгвэл мэдүүлгээ уншаад гарийнхаа үсгийг зурчих. Чи солгоо юм уу? Тийм ээ. Солгоо. 10-ны орой танаа хүү чухам хэдэн цагт ирсэн бэ? Чухам хэзээ ирсэн би сайн мэдэхгүй. Нилээн л ороо ирсэн байх. Манайх олон хүүхэдтэй. Эцэг нь тээврийн тэрэгний жолооч ажил ихтэй байх юм. Би орой ажил тарж ирээд хоол ундгаж мөнгөн сар байтал бас зав гарахгүй юм. Тэгээд сургууль багш нарт нь л найдах юм да.
ярьж өгөхгүй байна уу? Тийм ээ нөхөр хонда. Сүрэн ирэн зөвл таньсан байгаа да. Таних нь зөв таньж байгаа юм. Харин эрдэнэл тун юу ч ярьж өгөхгүй байгаа юм да. Саадуулаасан айгаад байна уу? Эсвэл ятгагчхаад юм догорч чадхаан болж хүү? Нэг л учир байна да. Аль нь ч байж болно. Ямар ч гэсэн энэ хэргийн уяаг тайлах шийдвэр нь эрдэн шиг санагдах юм. Тийм үү? За. Энэ бол эрдэнэ. Гудамжины утсаар яриад 15 минутын дараа чамдантай эмгийн нэмэгтэйд авчиж өгсөн. Энэ нэмэгтэй бол бүжигчин Тунгулга. Энэ нэмэгтэйгээс 2 дугаар байшингийн ядамжийн хүү Саруул уг чамдантай эмийг авч таксигаар шууд вокзал орсон. Саруул 8 дугаар ингээ төгсөж техник мэргэжлийн сургуульд ороод арх хөөж сахилга баталдаж сургуулиас хөдөлмөрийн төвчөнд шилжсэн юм байна. Тэгээд тэндээс нь тодорхой ажилд өгөөгүй байтал нь эцэг нь танил талаар хөөцөлдөж байж хувийн хэрэг нь олж авснаас хойш одоо утал эрхэлсэн ажилгүй байгаа юм байна. Саруулын хурууны хээг авч шинжилгээнд өгöd байгаа. Тэгээд яг одоо 47 номерын киносыг хадгаламжийг үзэж харьцаж байна. буу чамдантай юм хадгалуулаад ийм үгтэй цахилгаан явуулж. Харин түндүүгч этгээд хэм болохыг тогтоон хяналтанд авч зургийг нэрвүүлэхийг дараханд мэдгдсэн. Эрдэнэ салгаа гарын хурууны хээ хэргийн газраас олдсон пивний шилэн дээр хээтэй тохирч байна. Энэ чинь хэрэгтэй зүйл байна да. Тунгалаг Саруул лүндүүгч хэн бэ? Хадгаламжийн хайрцагт хийсэн сүнхэнд юу байв? Хэний? Яагаад заавал тэнд хийх болов? Энэ олон онцгойг тайлахад эрдэнэ бидэнд хэрэгтэй. Саруул яагаад Тунгалгийг хуурах болов? Дарханд явуулсан цахилгаан ямар учиртай юм? Ямар ч гэсэн эдний хооронд нэг холбоо байгаа. Магадгүй тэр хүндүү гэдгийн ч гол гэмтэн байж болох юм. Ерөнийн таамаглалуудыг нарийн шалга. Чамайг дарханд байгаа байх гэж бодсон. Тийм ээ. Саяхан ирлээ. Чи ер нь яах гэж тийшээ явсан? Зүгээр найздаа юм хүргэж өгөөд. Чамдантай юм аюу? Тийм ээ. Тунгалга. Хоёул нэг айлд очие. Тэхүү. Хинийд? Миний найзынхаа юм. Түлхүүр надад хүн байхгүй. Тэхүү. Дахиад л найз. Би ер нь чиний найзрыг нэг л ойлгохгүй. Ойлгож чадаад байх юм юу исэн бэ? Найз л бол найз шүү дээ. Найз олон янз шүү Саруулаа. Би чамтай адилхан хүнийг дугаарлаж үерхдэггүй. Дугаарласандаа биш ээ. Чи сайн бодооч дээ. Бодоод байх юм юу исэн бэ? Би чиний найз нарын хамгийн сүүлийн дугаарт яв. Яагаад тэгж бодож байгаа юм бэ? Чи намайг ойлгодоггүй. Ойлгоё гэж боддог ч үгүй. Би чамайг ойлгоё гэж их боддог. Тэгвэл хоёлаа явъя. Хаашаа? Би хэлсэн шүү дээ. Танихгүй айлд би очихгүй. Би чамаас хизээ нэг заа гэдэг үг сонсон доо. Чамаас өөрөөс чинь шалтгаална. Надаас уу? Тийм ээ. Би ч одоо өөртөө заа зөвшөөрлөө гэх юм болж байна уу? Саруулаа. Чи намайг хин гэж боддгоо? Чамайг уу? Тийм ээ. Чамайг Тунгалаг гэж боддог. Тунгалгаас цааш? Тунгалгаас цааш шүү. Хүн. Тийм ээ. Хүн.
Танай хүүд сургуулиа төгсөхөд өгч байгаа баха. Төгсчил бай. Одоо ч амиа даахтай болж тэ. Нэг үе бодвол овоол болж байна. Тэгээд эдний чинь том болох тусмал санаа зовоод байх юм байна штэ. Харин тийм. Багада өвдөж нэг зовоно. Том болсон хойно хэрэгтэй хөвгт орчих ийгэд нэг зовоно. Эдний төлөө зовж байхыг алийг тэрэх хөв тэ. Чухмаа чухам. Одоогийн хүүхдүүд чинь бидний багийнхтай өөр адилгүй. Шаад өөр ус юм байна шүү дээ. Одоо ч тэгээд хүүхдэд үг хэлэх хүн байхгүй. Бараг өөрсдөөс нь айх шахах юм. Ястай. Их эцэг нь өмөрөд байхаар хүүхд яаж зөв хүмүүжихтэй? Харин тийм ээ. Өө миний хүүрлээ. Ээж нь өндөг авчихсан миний хүү шарж байна. Манай эрдэнэ хизээ нэг танай хүү шиг болно доо. Би чинь хэдийгээ сайн барина шүү дээ. Эцэг нь ямар гэрийн бараа харах биш. Тэхээс өөр аргагүй л болох юм. Манай ядамж байсан байгаагүй ялгаагүй. Би л энэ мөн хүүгийнхэн төлөө хөөцөлдөхөөс биш. Тэгээд янз бүрийн юм их л дуулдах юм байна. Тонлооч гişиг, зодлооч гişиг. Эд. Бүш. Чи дуулсан уу? Юу? Эртэд хитэн залуус зодтолдож байгаад нэгийг алчиж гин. Тэгт одоо бүр алчгаа юу? Тэгсэл гэж ярих юм байна штэ. Ямар үдсэн биш. Одоогийн зарим залуучууд уу? Чухма. Инхэ нэшид энэ цэцэг. Энэ цэнцэг. Че, тайнц. Тэр орой та хоёр гадчаа гараагүй л гээд байгаа билүү? Бид хоёр ихтэй танд хэлсэн шүү дээ. Хэлэх нь хэлсэн. Гэвч магадлах юм байна. Та юу нь яах гэж бид хоёрыг ингэж хоргоогоод байгаа юм бэ? Арай тэр хүн амныхаа хэрэгт холбочих гээд байгаа юм биш үсттэй. Бид хоёр чи ямар юм юу хийхээ мэдэх боловсралтай болсон бол шүү. Байцчи. Болцоотой бол ер нь тэгээд дахин дуудаж хэрэгдүүлэхгүй байхыг таниасгүй. Энэгээр чи ирээд байх бидэнд эвгүй ч юм. Таних мэд хүн амьтанд харуул юу гэж бодох юм бэлээ? Тэр болно. Наад хүүхдээ нааш наруулчих. За сайн уу минь даа? Сайн. Энэ хоёр хүнийг таних уу? Таньна. Анхуг яавч хоёр л байна.
Эрдэнэ хаашиж гарсангүй юу? Хөдлөхгүй л байна. Харин Саруул вокзал дээр очиж хайрцгаа хэд хэрэглээ. Саруул нуусан юмнуудаа яагаад эргээд байна? Харин ээ. Саруул тунгалаг хоёр дахиж уулзаагүй юу? Уулзаагүй шүү. Тунгалгаасаа зүхтаад. Нөхөр ахамда. За. Цүнхний гадна талаас олдсон хурууныхээ Эрдэнэ тунгалаг Саруул нарынхтай тохирч байна. Харин дотроос нь гарсан юмн дээр хээний нэг нь Саруулынхтай, нөгөө нь манай архивт байгаа Бадарч гэдэг хүнийхтэй тохирч байна. Энэс үзэхэд Саруул Бадарч хоёр тэр цүнхтэй юмтай яриаггүй холбоотой байна. Бадарчин хурууны хээнүүд. Энэ саяхан олдсон хээ. 60 оных, 66 оных, 69 оных. 69 оноос хойш баруун гарынхан 7 ор хурууны өндгөнд хурц зэртэй юмд эсгэгдсэний сорив тогтсон байна. Саяхан олдсон хээг 69 оныхтай харьцуулахад хээ сорив аль аль нь тохирч байна. Буян Далайн Баатарч 1940 онд Улаанбаатар хотын 1-р хороонд төрсөн. Ард халах 1966 онд танхаарсан хэрэгтэй. 1969 онд дээрмийн хэрэг шийдэхэд ял эдэлж байсан. Наадах чи миний хуучин танил. Өдөөд хаанч юу ч хийж явж чадах хүнтэй. Гүтгүүлж чи надад хуучин танилан хотод ирчгээд байхад нь олж уулздаггүй. Хүмүүст юм болж байгаа юм байна да. Харин ээ. Тэр ч тийм шүү. Оройтлоо чиглээ гэсэн аргыг нь олоод уулзчих болох байгаа гэж бодож байгаа. Өнөө зургийн хайзантай уулзч чадсан уу? Содов гэдэг хүн болох нь тогтоогдсон. Өнөөдөр уулзсан да. Нөхөр ахлах төслөгч танд цахилгаан ирсэн байна. Хараач. Нааш ирэх нь. Хэн? Яагав л хүндв. Саруулын явуулсан цахилгааны хүлээж аваад л шууд өнөөшний галт тэрэгний билет авсан байна. За тэгвэл ямар ч гэсэн Лүндвийнхээ царайг харж болох нэ. Ахмад Уланбаяр сонсож байна. Хонтоо гэдэг хүн тантай уулзах гэж ирээд байна. Миний өрөөнд оруулчих. Би очлоо. Мэдээ. Та алдсан юмныхаа зургийг үзүүл тань биз? Тань яа? Таны алдсан юмнаас энэ дотор байна уу? Та сайн хартаа. Гүн чи бүгдээрээ л миний алдсан юм байна. Энийг та нар хаанаас олов? Таны юм бүрэн байна уу? Нэг жижигхэн магнитофон. Ангийн хутга хоёр алга. Чухам ямар хутга юм? Тодорхой ярихгүй юу? Эржигэр саар л штэ. Хажуудаа тавчтай. Заавал 9491 гэсэн дугаартай. Кинж алхах. Та чинь элевчин шиг хүү юм аа? Энэ таны хутга мөн үү? Мөн үү гэжтэй. Яг л миний хутга байна. Үгүй юм гэхэд ямар амтэн хамаг юм цөлмжтэй байна. Та хулгайд юм алдчихад яагаад мэдэгдээгүй юм бэ? Олдхон ч өнгөрлөөл гэж бодсон юм. Харин юм олж өгсөн танд их баярлалаа. Таны баярлах нь зөв хэрэг. Харин та тэр дарид манад ирж мэдгдсэн бол гэмтэд хэдийг дахин хэрэг үлдэхээс урьдчилан сэргийж болох байсан. Гэхдээ тэр гайхал чинь дахиад айлах уучаа юу? Үгүй. Гэмтэтгэ даварсаар таны энэ утгаар хүний амнаас бүрлэгсэн байна. Юу? Та явж болно.
За уучлаарай. Тунд усгүй юм болж. Тэрайхан ахаад алгуцгаа юу? Сайн байна. Сайн уу, чи хаачих нь? Би чамайг аваачих гэж ирлээ. Юу? За, битгий маяглаад байл да. Явъя. Хаашаа? Диваачнд. Болооч тээ. Ягав, эртийд очдог газар. Би маргааш ажилтай. За, ганц өдрийн ажил гайгүй штэ. Явъя. Яаж болох вэ? Чи хинтээ яа юм бэ? Миний найз яваа алцахгүй. Чи нэмж битгий уугаарай. Одоо харь. Ингээд л хүний үгэнд ордгоо шүү дээ. Явах юм удаагүй. Үгүй. Мөн их юмар баваач. Үгүй саруулаа. Би чамтай сайн ярмаар байна. Би чамайг дахиж уухгүй. Над битгий гомдоорой. Би өнгөрсөн хүн. Юу гинэ? Би өнгөрсөн хүн гинэ. Энэ юу гэсэн үг вэ? Саруул над юу хэлэх гээ? Би яагаад саруулд өнөөдөр гинт хэрэгтэй болсон юм бол? Би саруулыг үнэхээр ойлгохгүй яа юм гэж юу? Чи даанч миний үгэнд орохгүй юм да, саруул. Уяндалан батарч лүндүү нэртэй бол сахал тавьснаас биш өөрчлөгдсөнгүй шүү дээ. Саруулгаагаад идэв. Баярлалаа. Би сайхан санд гаргасан байгаа үү? Тийм байна. Өөрөхгүй тачид ирлээ.
Иргэн саруу таныг хийсэн хэргийн чинь учир дайшлан баривчлаа. Та нарын хайсаага цэвэрлээд тэр машин суусгаа. Юун зогсоод байгаа юм? Ушуудаач. Юу ч гэхэвдээ саруулна. Чамайг би ийм хүн гэж даанч бодоогүй. Би чамайг өнөө хүртэл гүйц таниагүй явж. Даанч тий. Яй таац. Та яг одоо газар дорослог жинтэй. кино сувгийг үзэж байна. Уул нь миний хүү томоотой л хүүхд юмсан. Тэр муу сайнуудад л уруу татагдлаа. Яй таац. Ядамжууга. Та чинь юу бодоод күлийгээд суучхваа. Дуураач. Чаваста ийм жицэг байх гэж тий. Ганц үгээ ийм болчиход байхад нь сэтгэл чинь зовхгүй байна уу? Одоо нэмэргүй хаа. Хоёроо тэр байж байгаа гин. Тэгээ төрсөн ганц үрээсээ хагацсан болж байна уу? Тэр чин төрсөн үрчин шүү дээ. Чиний нөгөө тань тамууд чинь яасан? Хин бэ? Эдвай. Сайн байцгаана. Сайн хат. Та нар чинь яасан жигтэй хөөсөдөв? Эрдэмтэй, номтой, сүрхий улс байж ганц хүүхдээ хүн шиг хүмүүжүүлж чаддгүй яас болсон? Миний хүн биштэй яачаа? Хэц. Кото хүнээ дэмэс гаргаж байгаа хүний чинь ямар хүн гэх юм бэ? Танай хүүхэд хэрэг үсгээгүүд манай хүүхд зүгээр л байх байсан шүү дээ. Тэгнэ. Та нарын чинь тогтой томоотой улсын болохоор хүүхдээ чинь тэмэлэн бодлоо. Тэрнээс ус яалаа гэж хүүхдээ танаа хүүхдээ үерхүүлэх вэ? Танаас харуулаас олж манай хүүхд хэрэгт орлоо. Хоёроо чиний схи хүмүүжсэн чи алив дээ. Өөрийн толгой дээрх тэмээг мэдэхгүй. Хүний толгой дээрх өвсийг харна гэх чинь болох юм шиг дээ. Үгүй ээ, миний хүүд ямар ч буруу байхгүй. Би очдог газар очино. Та нар ерөөсө дүрс уусаад ганц хүүхдтэй байж манайх шиг олон хүүхдтэй бол яана. Ичих нүрэндээ элэг наасан новшнууд. Яан гинэ? Новшнуудаа бид улстай хариуцлагатай ажил хийж яваа улс. Гай хурч хэвтэндээ. Бололтоо бол. Одоо бүх насаараа л голмон харалж явах боллоо. Тэд хийсэн хэрэгтэй тохирсон шийтгэлийг хүлээх нь лавтай. Тэр хүүч хэд хүрч байна? 20. Би хүүгэн хар хүрэхэд толгоогоо төшүүлж хөлөө хөшүүлж явъя гэж баярлж явсан юм аа. Би тэр тийм хойгоо хийж. За яах вэ? Надаас өөр ихэд ийм зовлон ихтэй учраас байл. Энэ талиагаа чинь авч өгсөн юм. Мааминид. Энэ машиныг аав өгсөн мө? Аав өөрөө хэлэхгүй.
Эрка. Сайн байна уу? Сайн. Сайн байна уу ядамжуугаа? Сайн байна. Аваа та явж явахгүй. Би Эркатай жаахан явж байгаа ч тэхүү. Тэг. Ой, уршуугаа хараарэ. За аваа. Чи хаа урч юм бэ Эрка? Харихал санаатай гэлдэрч яв. Чи хаа хурж явсан? Зүгээр. Өгшний хүнтэй уулзах гэсэн чинь эцэг гэдгийг саад болоод байсан юм. Ашгүй чамтай тааралдаж л саллаа шүү. Эрка, би чамайг чухал хүнтэй танилцуулах уу? Тэгвэл алив чамд 10 төгрөг өөл өгчөөч. За. Ээжийн талхаа өгсөн 6 төгрөг л байна. Тэрнийг өгсгөө чам дараа өгчих. За. Өгчих л дөө. Гайгүй штэ. Чухал хүн шүү. За чи нанаа үлж байгаа мэд үү? Эрка. За. Энийг сүнгэдэй гэж. Одоо хоёулаа явна. Хаашаа? Орхоо. Явъя. Эртгөөч. Энд багтаа ууз. Саруул. За ороор. Сайн байна уу тэнд байхаа? Дүүхүүгээр сони юутай? Юмгүй шивдээ. Ороод ир. Эрдэнэ. Миний найз байгаа юм. Би Эрка гэж дууддаг юм. Ийшээс Эрка. Алло. Эрка, аач нэг юм ирсэн үү? Алгалаа. Маха, би хоёрын хувь. Саруула. Цаанаас аяга аваад ир. Аваа. Заалуу. Танцны төлөө уучих. Уучих. Өчиг чинь ээжийнхээ өхнөөс салаагүй амтан байсан юм. Уучих. Ирэх хүн байж би чадахгүй штэ. За би чамайг сайн найзлах гэж бодоод өгч юм штэ. Уучихаач тий. Уучих нь байгаа. Оо.
Чамаг чинь аваад орой өөр гэж яриад байсан. Аливдэ. Ха жинс чинь би юу? Би. За дэрэн дор чинь байж л байна. Нөгөө жинс гойд хөгч юм шүү дээ. Аа тийм. Тэр нэг ирэхэд өгч үү дээ. Тэгвэл тэ. Маа. Чинийг хэдэр өгөх? Зүгээр аваа. Найзан хөө чамд бэлгэлж байгаа. Нэр нү? Нэр. За, жинстэй осны лоочих уу? За. Шигүй хүү маань хүрээж ирлээ. Ади миний хүү. Мондо. Чи намайг эзгүй ингэж явдаг болсон уу? А? Өдөө багасан чи арих хоног нэ? Би та нарын гарын чинь ганцганд хөлий чинь дөрөөнд хүргэх гэж халуунд нь хаж хүйтэнд нь хөрж явхад чи ингэж явдаг би. Мод зодвсаг. Би ч юм турсах. Чи юу дутлаа гэж арих хууж явдаг юм бэ? А? Чи хэлээд чамд дулаан байр. Идэх хоо. Өмсөх хувцас байр. А? Юу дутлаа гэж сургууль дээр өмж бидний чихийг халууцуулж явдаг юм бэ? А? Чи төмний өмнө бидний нүрийг улалзууж ханах болоогүй юу? А? Хош. Эчүй. А? Бас хулгай хийдэг болоо юу? Сарвал өгсөн. Би чи худлаа яар. Наад хөвгт битээ алчих. Ор минь. Байц. Би ярьж байна. Хануугав. Хэнтэй угав чи? А? Хоёроо гийгүүлжтэй. Таньжирчхэд хүүхэд зодод байдаг. Тийм л сөрх юм бол энэ гэртээ суугаад хүүхдээ муужилахгүй юу? Мондо. Андрей тэгээд хэн тийжэх юм болж байна? А? Дараа нь айл ухад гадаа хүн хар зогссон. Тэрнийхэн төлөө цамцаар шиг нуулсан. Чамайг хэлсэн байх юм болов? Цовдлж орхин шүү. Чивэт нар яг адилхан өөрийнхөө өмсөж яваа хувцас биднээс авсан бүх юмаа мэдж байгаа гэж. Шүүгдэгч Эрдэнэ. Та өөрийгөө энэ хэрэгт оролцсныг хүлээж байна уу? Хүлээж байна. Хэрэг гарах үед согтуу байсан уу? Тийм ээ, согтуу байсан. Та хэдэн настай вэ? 16 таа. Та яагаад ирэх вэ? Эднэр ууг бидэж. Арих уу гэж ятгсан юм уу? Аль эсвэл амрууч нь цутгсан юм уу? Оо гэж ятгаад байхаар нуучихсан юм. Сарвалыг харж байгаа үстэй. Паспорт авч 90 цент хүрэх гэж байгаа хүн чинь энэ зэрэг юмнаас сулж яагаад явах? Ууч. За ууч.
Найз нарыгаа арай гомдохгүй баа үсттэй. Удахгүй авгаа авч хурмаа хийх болохоор ахыгаа өөрийнхөө мартчихв да. Манай Эрка чинь давхар хоёр тэмдэглэж байгаа шүү дээ. 8 дугаар анги төгссөн. За. Тэр сургууль намч яамаа. Муухан 10 дугаар анги байтугай дөрөвч төгсөөгүй болоод л явна. Энэ аравтай ухаантнуудаас юу гараад утгах вэ те? Ястай. Мөнгө байна. Тэм биз дээ. Эр хүн бэлтээ байхад энэ хорвоо дээр газардахгүй шүү дээ. Миний дүнэр ахыгаа байхад алдчихгүй гэж байна. Эрка. Чи дуулж байгаа үз? Харин нөгөө ирснэ яах вэ? Ойрын үе дамжуулнаа. Ганцхан эзгүй байх цагийн л мэдэх хэрэгтэй байна. Наад нэг жижигхэн магнитофон олж өгөөч. Тэр болно. Боллгүй яах вэ? Санаа бүзав. Тэр байтугай чамд авгаач олж өгсөн болно. За эрдэнэ. Магнитотой болохын тулд уучих уу? Одоо яах вэ? Шар чухамцаа хүзүүдэх үү? Арайч гашилсан ус уух болоогүй байлгүй. Юу ч гэсэн алтан шооны нөх мэднэ. Ахын нэг үзээт. За явна. Төндөө баха. Та утгаа авахгүй мүү? Эсвэл дүү хүүдээ бил гэж байгаа мүү? Заавал та аваа. Амнясаа царигчин гоо өхмөрөөр өөхгүй хүмүүрийг тэгнүү. Маа оохо. Баярлалаа хан уудаг. Миний дүү ингэж явж болдгоо юм. Уусныгаа зөв шингэ. Оо. Яасан хоцмол гахаавэ. Мачи. Миний дүү эртэн харь. Шүүгдэгч эрдэн та өөрийнхөө амь насыг аварсан хүнд талархал илэрхийлэхийн оронд яагаад элбээр дарамжсан юм? Арх ууснаас л болсон. Хэрв та согтож хэрүүл үүсгээгүй бол иргэн очир өнөөдөр амьд байх байсан. Та ч ингэж хэрэгтэн болохгүй байх байсан. Энэ хэрэгт өөрийнхийгийн буруутайг хүлээж байна уу? Та яагаад асуултанд хариулахгүй байна? Энэ хэрэгт өөрийгөө буруутайг ойлгож байна уу? Ойлгож. Шүүгдэгч саруул та иргэн очрын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлцнээ хүлээж байна. Хүлээж байна. Чанга яраарэ. Өөрийнхөө гэм буруу бүрэн хүлээж байна уу? Zev Legend киносүлжээг үзэж байна. Иргэн очрын амь насыг хохироосон хэрэгэн тодорхой яар. Чи юу ч үгтэй хэлэхэд байгаа юм бэ? Та хамт явж байгаа юм уу? Энэ хүүхдийг ямар янзтай явж байгааг харж байгаа үү? Эгээтэл машинд орчихсон. Яасан грейд вэ? Тамчаад. Нэч. Мач.
байна. Моогийг сайхан авсан да. Хэн зогсон бэ? Саруу чи юу? Үгүй, би биш. За одоо ингээд тарцгаая. Харин энэ зодооны тухай та нар хүнд хэлсэн байв уу? Цовдлж байгаа шүү. Ханаста? Би ир хүн штэ. За тэгвэл чи хайр. За баярт. Баярт. Утгаа яасан? Түлээний цусар хийцсэн. Би чамайгийн мусан тэнэг навш гэж ердөө бодсонгүй. Чи намайг шорон дамжсан алуурчин санаа юу? Би алуурчин биш ээ. Ойлгож байна. Хэрвээ баригдах юм бол хийсэн хэргийнхээ ялыг өөрөө сүлээ шүү. Ямар ч байсан чи бидэд энэ хэрэгт холбоотой. Тэгэхээр ойрын үе чи гадшаа гарахын хэрэггүй байхад. Ойр хав хүн харагдахгүй л ах шиг байсан. Гэсэн ч юм яаж мэдэх вэ? Би ч энд орлоо. За, чи эрдэнэ татгалуулсан нөгөө юм авч хайрцагт хийгээд надад цахилгаан өгөөрэй. Цаад эрдэнэ тэгээ болгоомжтой хайрцсан шүү. Мэдлээ. За явна. Шүүгдэгт саруул та яагаад биедээ хотог авч явсан юм? Зүгээр л авч явсан юм аа. Биедээ мэс авч явахыг хоригдсон хууль байдгийг мэдв үү? Мэднэ. Тэгээд яах гэж авч явсан юм? Надаа түндөг ах өгсөн юм аа. Хохирогч очрыг урд өмнө таньдаг байсан уу? Ямар нэгээс хонцон байсан уу? Байгаагүй. Ямар ч өсөнцөн байхгүй. Та мисталж байхдаа юу бодож байсан бэ? Юу ч бодоогүй. Уур хүрээд л Очир таныг зогсон юм уу? Та өөрөө харуулдаж уусан юм уу? Хилээд би зогсон юм аа. За шүүгдэгт саруул. Танд эцсийн үг болгож хэлэх юм байна уу? Би хүнтэй зүй усаар харилцаж хүний амийг бүрлэгэн сүйтгэснээ ойлгон гэмшиж. Миний амийг хөршөөх гой. Юу гэнэвэ? Хаймар шогэнүү? Шүүгдэгч Бадарч. Та урд нь хэдэн удаа яаж шийтгэсэн бэ? 3 удаа. Энэ хоёр хүнийг уруу татаж гэнт хэрэг бүлэглэн үйлдснээ хүлээж байна. Үгүй. Би уруудтаагүй. Би эднийг архиу гэж алавдаагүй. Ууж чадахгүй бол болчихл байсан. Тэгвэл та саруул эрдэнэ хоёрыг хулгайн хэрэгт уруудацснаа юу гэж үзэж байна? Та яагаад
ягаад саруулд хутгах гэсэн юм? Гойгаад байхаар нь л. Та тэр зодооны үед саруулын гарт хутга байхыг харсан уу? Хараагүй. Саруул тэр залуу цогшгөл болсон. Цаатах нь унсан. Тэгээ саруулыг хартал гарт нь хутга байсан. Тэгтэл би юу болсныг мэдсэн. Би уул нь тэр залууг цогж унахчаал явъя гэж бодсон юм. Мэдээ та яасан? Сая саруул ярьлаа шүү дээ. Би саруулыг гэмтэр хийлээ гэж зэмлсэн. Тэгч байтугай зодсон. Би хулгай хийсэн болохоос биш. Хүн алаагүй. Таны тэр үйлдэл чинь саруулыг хий сүрдүүлэг шүү дээ. Дараа нь та саруулыг эрхэндээ оруулаж үйлдсэн гэмт хэрэгээсэн хэрхэн яаж мултрах тухай зөвлөгөө өгснөө хүлээж байна. Шүүгдэгч Бадарч та хэдэн айлаас хулгай хийсэн бэлээ? Тав. Содвих хэдгэн? Дөрөвдгэн. Та саруул эрдэнэ хоёрыг уруу татаж хулгайн хэрэгт оруулаад дараа нь хүн амны хэрэг хамтран үйлснээ хүлээж байна. Хүлээж байна. Иргэн сарн тоя. Та энэ гурван этгээд хохирогч очрыг зодож байхыг харсан уу? Харсан. Та тэр үед хаана хэнтэй юу хийж явснаа тодорхой ярьдаа. Тэднийг хараач. Гараж. Тэр залуу гурван альбидээр аллаа. Альби оч. Болоо яасан ангро юм. Мус аригчунгууд алцч байсан чамд ямар хамаатай юм. Тэр аллаа шүү дээ. Би очиад яасан нэрх нь. Яшиг гэхээр зодон гэдэг чинь чам шиг шигнүүдтэй хүндч тохирохгүй. Саксуу гэдэг нь зүгээр салхин зогсч чадахгүй. Хэрвээ таны хүүхдийг юм уу? Нөхрийг чинь хүн зодож байвал та яах байсан? Хамгаалах байсан. Тэгвэл очир ганцаараа гурван хүнд зодуулж байхыг хараад танд өрөвдөх сэтгэл төрсөнгүй юу? Ер нь та нөхрийг очих гэж байхад яагаад хоригдсон юм? Нүд амтас захиулчих байх гэж санаад. Хэрвээ нөхөр чинь очиж салгасан бол очир өнөөдөр амьд байж болох байснаа да. Тэм болох байсан. Та иргэнийхэн үүргийг биелүүлээгүй буруу ойлгож байна уу? Ойлгож. Иргэн отгон. Та яагаад хохирогч очирт туслаагүй вэ? Авгаа хараад авгаачин хорьсон байж. Эхлэн иргэнийхэн үүргийг ухамсарлаж хүнийг өрөвдөх сэтгэл танд төрсөнгүй юу? Өрөвдсөн. Гэхдээ ийм явдал болно гэж санссангүй. Та иргэн очрын амь насанд аюултай байдал тохиолдож байгааг харсаар атлаа яагаад зохих байгаагт мэдэгдээгүй билээ? Гэмт хэрэг гарсныг мэдсэн атлан нуун далдалсан буруугаан ойлгож байна уу? Ойлгож байна. За хохирогч очрын ар гэрийнхнээс
шүүх хуралд хандаж хэлэх үг байна уу? Би ийм үед танд юу гэж хэлэх вүлээ те? Их хүрэгч би бинээ харж илэг дэвтэж явах хоёр үр минь л надад үлдчихтэй. Би үрдийнхээ ханыг алдаж гэдгээ. Тэр юмсгийтэй зайлууд хүүхдэрээ юм да. Юу ч мэдэхгүй яваад л хэрэгт орчих. Тэр юмсгий л бүх хэргийг тарьсан байх шүү дээ. Тэр л ихэж хэрүүл үүсгээгүй яахчгүй байсан. Би юм хүүхдийг багаас нь зоргонд нь тавьснаас л юм дээ. Эцэг эхтнийх явдал байна хөө. Юухан ч болсон хүүхдээ ngөмөрөөд л байхад хүүхэд яаж төвшин хүмүүжих вэ? Үгүй тэр нь юу дутлаа гэж одоо ингэж байна. Үгүй ёстой нөгөө жаргалдаа ташуурна гэж л юм дээ. Гал байна. Би татдаггүй. Тэгээд ер нь бэ хэрэгэн чагнаас уур хурч байснаа. Аймаг ухаар нь бүр өрөвдлээ шүү дээ. Хүн алдчаад өршөөд гуйж байдаг яасан ч ай.